За үзэгч тавхан дөрөв мэндийг хүргэе. Гүнбатан өмгөөлөгчийг өнөөдөр одоо студиуд урьсан. Зориг агсны гэр бүлийн хүн одоо булган гэдэг эмэгтэй өмгөөлөгчөөр за үндсэндээ миний мэдхийн цор ганцаараа яваад яг өнөөдөртөө золог зогсож байгаа л ийм хүн байгаа. Та хизээнээс эхлээд энэ булган гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллах болсон юм бэ? Тухайн үед нөхцөл байдал ямар байв? Ганцаараа яваад байгаа. Тэгэд энэ хэрэг дээр бол олон хуульч эрх зүйч хүмүүс бол ерөөсөө булган гэдэг хүн бол нэг өмгөөлөгчтэй яваад энэ хэргийг ард гарах хэцүү гэдэг тийм ярианууд их олон явж илээ шүү дээ. Тэгээ яагаад одоо 2 дахь 3 дахь гэдэг юм уу? Ийм ер нь одоо хэрэгүүд дээр энэ битгий гэл хэрэгүүд дээр ч одоо ер нь 3 4 өмгөөлөгчтэй ордог болчихлоо шүү дээ. Ямар нөхцөл байдал байсан? Та яагаад одоо энэ сандыг хүлээж авч энд хурж ирсэн баг юм бол? За 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний телевизээр нийслэлийн прокурорын газраас за гавта, гинжтэй, онц ностой гэмт хэрэгтнийг хэргийн газрын үзлэг хийж байгаа бичлэгийг цацаж монголчуудыг сэрт хийлгэсэн шүү дээ. Яг тэр хэргийн газрын үзлэг хийж байгаа бичлэг маань бол 2015 оны 11 дугаар сарын 13-ны өдөр. Энэ өдөр Булгангойн гэрт үзлэг хийгээд ингээд Төв аймгийн мөрдөнд тавьчаад хорчдөг. Ар гэрийнхнийхэн зүгээс санал тавьдаг. За ингээд бидний одоо санал тавьсан 10-аад өмгөөлөгч нар бол энэ хэрэгт татгалзлаа. Одоо чи л үлдлээ гэдэг. Тэр нэгэнд одоо би үлдсэн юм бол энэ дэр эргэлзээл бодоод авах юм шаардлага байхгүй. Ингээд энэ хугацаанд эхэлж ажиллаж ирсэн. Тэр өмгөөлөгчд яагаад татгалзсан юм бол? Магадгүй одоо тагнуулын ерхий газрын хэрэг, дээрэс нь одоо бас онц ноцтой гэмт хэрэг, олонд одоо нэлээд олонний анхаарлын төвд байдаг гэмт хэрэг гэдэг утгаараа магадгүй бас би бодохдоо бол нуруугаа хавхалцсан өмгөөлөгч нар байсан болов уу гэж бодсон. Ингээд нөгөө өмгөөлөгч нар маань татгалзаад явсан байдаг. Одоо бол маш олон хүмүүс нэг зүйлийг ярихгүй байна. Яагаад тагнуулын байгууллага хүн амны онц ноцтой хүн амны хэргийн шалгагч ч юм уу болцдог. Яагаад одоо жишээ шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяаны Төв аймгийн мөрдөн тасаг гэж байгаа. Энэ өөрөө тагнуулын харьяа юм шиг байгуулга болсон. Энд хууль хяналтын байгууллага та өөрөө хэлжсэн л дээ. Өмгөөлөгч тэр битгийг л прокурор орж болдгоо байлаа гэж. Тэр ийм нөхцөл байдлуудаар энэ төрийн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа энэ хэргийн иргэн бас гажуудсан уу? Ийм зүйл байх уу юм? Яг тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхэлэр ер нь энэ хорих ангууд, урчлын орох төвүүд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа байгууллагууд. Гэтэл Төв аймгийн мөрдөн бол тагнуул ерхий газрын хувийн шорон байсан. Хувийн шорон. Хувийн шорон. Яагаад ингэж хэлж байна? Тэг би за намайг оруулахгүй юм байна. Тэ? Прокурор та орооч. Хэрэг бүртгэх мөрдөн бацах ажиллагаанд хяналт тавьдаг. Ял идэвхэх ажиллагаанд хяналт тавьдаг. Энд хүний эрх зөрчигдөж гинүү гэдэг та хяналт тавих хэрэгтэй. Та оролдоо энэ шиг. Тэгэхээр би орч чаддгүй магад. Тэгээ хэсэг байж атал тагнуул ерхий газрын дангасан 2 3 маш ярил шууд ор. Тэгээд хэсэг хугацааны дараа прокурор болон өмгөөлөгч нарыг оруулна. Цаашаага хин ирлээ юу боллоо яалаа гэдэг бүх мэдээллийг тагнуул ерхий газар руугаа мэдээлчиж дараагийн асуудал явдаг. Ийм л байсан. Булган гэдэг хүний эрх маш их зөрчигдсөн гэж яриад байгаа шүү дээ. Маш их дарамтанд байсан, маш их шахалтанд өртөжсэн гэж энийг л одоо би танаас тодруулж асуугаад байгаа юм л да. Тэр байцаалт нэг 2 3 ч юм уу 4 удаа ч юм уу магадгүй авсан гэдэг нэг юм протокол тэмдэглэл байна. Яаж авагдчихсэн юм бол гэдэг нь аюул сонирхолтой. Тэгээд булган гэдэг хүн чи өөрөө ярихдаа тэгж л шүү дээ. Надаас бол юм асуудаг байсан шүү дээ. Тэгээ юм асуухгүй байцаалт гэж юу байд юм болов? Ер нь бол нэг хэлбэрийн эрүүдийн шүүлтэл их л тэнд байсан л да. 98 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн зургуудыг харуулдаг. Одоо аллагын яг ингээд дэлгээд тавьсан байна шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг одоо жишээ нь сэтгэл зүйн хувьд л чирхэлж байгаа байхгүй. Хүн галзуурвал яах? Харин галзуурчаасаа л гэж бодож байсан. Галзуурсан бол энэ хонглын нөхдүүдэд 100% ашигтай ирэх байсан байхгүй. Одоо онц ноцтой тэр хэргийн материал давагдсан зургнуудыг өмнө нь дэлгэж тавьчихаал за булгангуй таны хэрэг нотлогдчихлоо та удахгүй явна баяртай л гэдэг л юм яриад идэг. Тэгэд эн чинь байцаалт гэж тэмдэглэгдээд байгаа шүү дээ. Асуусан зүйл юм байхгүй байгаа юм чинь. Байхгүй тий. Тэгэхээр зорилго нь бол шал ондоо байхгүй юу? Тэр хүнийг хорж мөрдөд байгаа юм биш. Зүгээр л энэ хүнийг дугаа байлгах.
Одоо тэг юу юм сэжигтэн юм уу юу юм мэдхгүй. Бэлтгэдэг ч юм уу Мэдхгүй. За тэгээд юм ярьж болохгүйгээ дахиад гар хэсэгтэй. Тэгээ энэ зориг бол шалгондоо хорж мөрдөж байгаа зориг. Байцаалт авах хэрэг мөрдөх зоригтой биш. Шал өөр зоригтой. Байсан. Энэ хугацаанд одоо Гүнбат гээд өмгөөлөгч бол ингээ ганцаараа яваад байна шүү дээ энэ 10 жил. Зүгээр хувь өмгөөлөгчдөр одоо Гүнбат гэдэг хүн дээр булганы хэргийг өмгөөлж байгаатай холбоотойгоор иржсэн дарамт чагалт гэж юм байх уу? Яг хөө өмгөөлөгч нар лөө бол ямар нэгэн байдлаар шууд одоо эрхлүүн халдах ийм одоо боломжууд тухайн үед нөхдөд бол хуулиараа байгаагүй. Төв аймагт бид нар чинь 7 хоног 7 өдөр оролдлоо шүү дээ. Эрүүдэн шүүсэн асуудлаар нөхдөдтэй. Тэг ингээд Төв аймаг руу өглөө явах гээд гараад ирэхэд жишээ нь машины духуу бүгдээр ингэ хийг нь гаргаа хийцэн байх жишээ. Тэг тийшээгээ хуралд хоцруулах асуудал. Эсвэл хуралд нь бүр очиулахгүй байх асуудал. Янз янзын байдлаар л үздэг байж тээ. Ямар ч байсан тэр хуралд нь хоцроо дорой ч тээ. Болж игүүл ирүүлэхгүй бай гэдэг ийм аргуудыг хүртэл хэрэгжилж байсан биз дээ. Тэгжээснэ гів гинтгэн одоо болгонгойг хэргийг хэрэгсэхгүй болгоос сулалждаг штэ. Тэр юу болсон юм? Одоо тэр тухайн үед ажлын хэсгийн дарга улсын ерхий прокурорын орлогч Эрдэнэт гэдэг нэр хүчсэн. Тий. Сүүл ялаваа явсан шүү дээ. Тий. Тэгэхээр Эрдэнэт бол болон одоо нөхдүүд ярихдаа нөгөө Содондорж байгаа Чимгээ Амгаланбаатар 3-ын үйлдэлийг зөвхөн булганы одоо мэдээлэлээр биш. Би биш гэж хэлээд байхад элбэг дээр жүч чолоогүй юм шиг тийм юм хэлсэн надад ёстой таалагддаг байхгүй юу? Би тэгээд гүн чи одоо худалч нь мэднэ. Тэгтээ тэр гүтгэлэг байсан байхгүй юу? Нөө юмыг эргүүлдэг. Элбэг дөрж гэдэг хүн бол Монголын эмгэнэл шүү. Цорын ганц гэрч булган шүү дээ. Тий. Өөр гэрч гаргаж ирдэг. Та мэдж байгаа телевизүүдээр хэвлэл мэдээлэл хэрэгслэр тухайн үеийн шүүх хуралдааны зарим нэг бичлэгүүд яваад байдаг. Таних уу тань хамааралтай хамааралгүй харсан уу харсан гэдэг. Булгангой хувьд бол тухайн одоо процесс яг алхахыг мэдэх хүний хувьд те энэ хүмүүс биш шүү гэдэг үгийг хэлснийхэн төлөө 11 сар хорж мөрдсөн шүү дээ. Захаагийн элбэг дөрж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордгийг. Нэг юм хэлээд байна уу? Би хэлээд байна гэж бодож байгаа. Тэгээд түрүүний миний хэлснээр батлагдсан ямар ч асуудал үүсчихсэн нөхдөд гинт нэг өдөр хэрэгсэхгүй болгоод. Харин тий. Яагаад тэр шүүх хуралдаанд орох юм бол Чингээс Содондоржийн 2-ын шүүх хурал би гол хүн нахгүй юу? Гэрчээ Илчдэг гол хүн шүү. илчдэг гол хүн оруулаагүй намайг би орё гэдэг тахад. нөхдүүдийн хүсэл биелэхгүй байхгүй. Хүсэл биелэхгүй. Нөгөө зохиож гаргаж ирсэн дөрүүд нь оновчгүй болчих гээд шүү дээ байхгүй болчих гээд. Жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр Төв аймагт болсон асуудлуудаар Төв аймгийн Орох ангийн тэр камерт болсон бичлэгүүд байна шүү дээ. Энэ бичлэгүүд болон бусад бүх нотлох баримтуудыг тэр прокурор орлогч Эрдэнэт гэж нөхөр бүгдийг мэдж байгаа. Бүгдийг мэдээд хэрэгээ тэрвэрэд улсын дэжүүхийн хуралдаанд яллах байр суурьтай орсон. Их тийм сонин логикгүй юм яваад байгаа юм тий. Тэгээд өөрсдөө юу гэдэг вэ гэхээр хаан хамаагүй газрууд хүмүүсээр нотлогоо хэлгээд. Тэгээд одоо тэд нар нэг юм санаа зовоод яриад байдаг шүү дээ. Бидний энэ нотлуулсан энэ хүмүүсийн баримтууд устгах байдаг. Тэгээ нөгөө гэрчилсэн хүмүүсийг янз бүр болгочих байдаг. Тий. Гэрч нь энд байдаг шүү дээ. Ер нь бол цорын ганцхан гэрч байгаа шүү дээ. Тэдний өөр олон гэрчийн тухай яриад байдаг шүү дээ. Гудамжинд энэ хүнийг явж байхад нь харсан уу гэдэг. Тэгээ энэ харсан, энэ гудамж тэнд явж байсан л гэдэг. Тэр яг хэргийг нотлож байгаа нотлох юм уу? Гэл ингээл асуудал шал өрөөд дараа нь яагаад нийслэлийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болох санал гаргав. Тий. Улсын дэжүүх нэр тийм биш дээ гэд яагаад шийдвэр гаргав. Чи яллах саналтай байсан байгууллага шүү дээ. Энэ их тийм сонин. Зүгээр би одоо нөгөө мэрэгжлийн өмгөөлөгчийн хувьд л асуух гэж байна л да. Монголын тэгээд энэ хууль шүүхийн салбарт үнэхээр одоо яриад байгаа юм чи баг нийгмийг баг бид нэр айдас хөтлөөд байгаа юм шиг ийм агуулгаар хүртэл одоо сан шүүмжлүү зөндөл ирдэг л боллоо.
ийм үнэхээр одоо уцарсан хонгил гэж юм байсан юм уу? Одоо тэрийг өөрөөр ч хэлж болно шүү дээ. Та мэрэгжлийн өмгөөлөгч хүний хувьд бол энийг юу гэх юм? Систем гэх юм уу? Эсвэл тийм бүлгэлсэн байдал юм уу? Үнэхээр яг ингэж хэрэг шийддэг технологи байсан болж тарагдаж шүү дээ. Та бидний яриагаар бол таны юу гэж дүгнэх вэ? Элбэг дөржин гих 2009 оноос хойш бий болсон энэ хонгил бүрэн гүйцэд нурчааг байгаа шүү дээ. Энийг хийсэн улсууд нь байгаа штэ. Би бол одоо 15 хоног хэлж яана л да. Ерөнхийлөгч элбэгдэрч, гүйцэтгэгч нь хурц. Төрийн үйл ажиллагаа бол 3 зүйл дээр явна. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл, шүүх засаглал. Энэ 3 маань тулгын урамчлал шиг байх хэрэгтэй. Нэг нь дээшээ, нэг нь эсвэл доошоо болвол тэн дээр тавьсан тоогоо хазаана. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой. Шүүхийн ерхий зүйл гэж байгуулга шүү дээ. Шүүхийн ерхий зүйлийн дарга нь улсын дэд шүүхийн ерхий шүүгч. Жишээ нь та бод. Улсын дэд шүүхийн ерхий шүүгчийг ерхийлэгч томилж байна. За шүүхийн сахилгын хорооны даргыг ерхийлэгч томилж байна. Дээрээс нь шүүх эрх мэдлийн байгууллагт прокурорын байгууллага багтана. Гэтэл улсын ерхий прокурорыг орлогчтой нь ерхийлэгч томилж байна. Шүүх эрх мэдэл бүр данхааж байгаа. Тагнуулын дарга нь ордог юм уу? Тайлангаа тавьдаг юм уу? Ерөнхий шүүгч нь тавьдаг юм уу? Ерөнхий прокурор нь тавьдаг юм уу? Энэ улс чинь бүгдээр энийг хийсэн байхгүй юу? Анхны тэр арчилсан хувьсгал, хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг байгуулж исэн хүмүүс маань өөрсдөө энэ хуулаа гიშгдэг байхгүй юу? Тэгэхээр би бас буруу л асуусан байна л да. Байсан уу гэж биш, одоо байгаа мó гэж асуухаар байсан юм шүү дээ. Тэгэхээр энэ маань бүр тэр 92 оноос хойш энэ үндсэн хуулиараа боломж нь байсан. Энэ л 2009 оноос эхэлсэн. 2009 оноос эхлээд ингээ нөгөө хонгил маань огцрогдаад бэлэн болоод ингээ үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа. Яг л нэг хүнд бүх эрх мэдэл төвлөрч идэв шүү дээ. Бид нэг юм ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар зөвхөн өөрсдийнхөө эрх ашигыг яриад байна. Тэ? Гэтэл нөхдүүдийн багш, доктор, чимдгой манай хуульч нар доож өгөө байна гэж ярьдаг. Өнөөдөр энэ хуульчдын нийгмийг авч явах хэрэгтэй. Гэтэл нөгөө хэдэн шавнар доож өгөө байна гэдэг үгийг бүгдш нэрвүүлээд аваа явуулсан байхгүй. Доожтой байх гэдэг. Доожтой байх гэдэг. Шал өрдөж наваа явуулсан. Уг нь бол тэр чимдгай тэр хэлсэн санаа өөрөө буруу биш л байна шүү дээ. Буруу биш. Бидрийг зоригтой байх гэсэн үг байхгүй. Өнөөдөр бид нэр 5-10 жилийн хоригдсон хүмүүсийн эрх хэрэгжүүлэлтийн асуудал ярьж байна. Сэтгэл зүйн болоод одоо бие махбодын шаналлыг амссан олон 10 иргэд албан тушаалтнууд байгаа. За тэдний гэр бүл болоод тэднээс уучлалт гуйж байгаагүй штэ. Арчилсан намынхан сая орон нутагт болсон золгүй явдал, харамсалтай явдлыг ямар амар сонгуулийн шоу болгож байна. Энэ золгүй явдал яахаараа арчилсан намын боломж болчтой. Энэ нийгэмд нэг тийм гой сайхан харагдахгүй байх. Зоргоос хэн айдаг вэ? Хэн айх болов? Яагаад айх болов? Зоргийн хөшөөг хэн одоо зайлуулах гэж оролдож байна? Зоргийн хөшөөг хэн гинжлэв? Энэ хэргийг хэн захиалав? Амьсгалах боломж алга байна. Иргэд үзэгчд дүгнэлтийг бол үзэгчдтэй нээлттэй үлдээ. Тэгээ мэдгтүн, сахихтүн гэж энэ хоёр үгийг ёстой өнөөдөр хүн болгон бодож, мэдж сахиж явах ийм цаг үеийн шаардлага ирсэн байна л гэдэг ойлголтыг та бүхэнд өгөх гэж хичээсэн. Тэгээд хүн болгоны оролцоо гэж өөрөө чухал зүйл байх нь. Яагаад гэдэг үндслүүдийг маш сайн тайлбарж өглөө. За ингээд студиуд урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Ажилд амжилт хүсье.